Би тавхад Библийн хэсгээс уншиж Исая намын 60 дугаар бүлгээс 1-6 дээрээс харах юм бол ингэж хэлсэн байна л да. 61-6. Бос гэрэлт учир нь гэрэлчин ирж эзний алдар чиний дээр мандж байна. Үзэгтэн газрыг харанхуй хүмүүсийг гүн харанхуй бүрхэн гэвч эзэн чиний дээр мандаж алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэснүүд гэрэл рүү чинь ирж хаад мандах туяа руу чинь ирнэ. Хараагаа өргөн эргэн тойрноо харагтан тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хөвгүүд чинь алс солоосэр хажууд нь огт чинь тэрүүлэн ирнэ. Чи харж сүрдэн гэрэлт бөгөөд далайн баялаг чинийх болж үндэснүүдийн хөрөг чамд ирэх учир зүрх чинь чичрэн байснаа. Би болон тэмээ Медиан болон Ефагийн торнууд чамайг бүрхэн. Тэд бүгд Шебагаас тэд алт хийгээд гүгэл авчирна. Эзний магтаалыг тунхаглана. Амен. За Библийн хэсгээс харах юм бол нэг сонирхолтой хэллэг гарч иж байна. Тэр юу их гэрэлтэх талаар. Гэрэлтэх талаар. Нэгдүгээр ишлээс харах юм бол шийдвэр үзүүлэгчээр дамжиж хэрэгцсэн тэр зүйл бол бос гэрэлтэж. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд харах юм бол харанхуй газар харанхуй байсан ч гэсэн хүмүүсийг харанхуй бүргсэн ч гэсэн эзний алдар чиний дээр байх болно. Үндэснүүд чиний гэрэл рүү ирэх болно. Хаадууд, дэлхийн хаадууд чиний мандах туяа руу чинь ирэх болно гэдгийг төгөлсөн байна. Яагаад энэ гэрэл тэр одоо нэгэн хүн гэрэлтэх ёстой тэр нэгний одоо тэр сүр нүүр нөөлөг рүү үндэснүүд дэлхийн хаад руу ирэх болов гэж. Учир шалтгаан ч юм юу болов гэж. Нэгдүгээр ишлээс харах юм бол учир нь гэрэл чинь ирж эзний алдар чиний дээр мандж байна гэж хэлсэн байна. Тэгэхээр Исая шизүүлгийн хичээл дамжуулж хэлж байгаа тэр нэг зүйл бол босож гэрэлт гэдэг зүйлийг энд хэлсэн. Гэрэлтэх тэр мөчид дэлхийн хаадууд, сүр жавхлангууд, бүх эрх мэдлүүд бүр цааш нь үргэлжлүүлээд харах юм бол өөрөө хүртэл айн жижигхүйц зэрэг баялаг эрдэнэс сүр жавхлан тэр хүн тэр нэг эзэмших болно гэдгийг энэ шиг зүйлд хэлсэн байна. Яагаад тэр өөрөө хүртэл айж имээх, өөрөө хүртэл чичрэх, зүрхэн хүртэл чичрэх тэр их эрх мэдэл, тэр их баялаг эрдэнэс, тэр их сайн сайхан зүйлийг тэр нэгэнд эзэмшүүлэх болсон гэж. Учир шалтгаан ерөөсөө учир нь гэрэлчин ирж эзний алдар чиний дээр мандаж байна гэж хэлсэн. Тухайн нэгэн эзний алдар, эзний гэрэл, эзний цог жавхлан байгаа учраас түүний нөмөр нөөлөгт, түүний суу бэлэгт, түүний одоо тийм ээ гэрэлт дэлхийн хаадууд хоригдож өөрөө хүртэл айн жижигх тэр гайхамшигтай их ерөөлийг тэр авах боломжтой болсон гэж хэлж байна. Бид Библиэс харах юм бол Библиэлд өгүүлж байгаа иш үзүүлэлт ихвчлэн Израильчууд хандсан иш үзүүлэлт байдаг. Энэ иш үзүүлэлтийг одоо эргээд би бас энэ үгийг бэлдэж байхдаа бодож байлаа. Үнэхээр Израильчуудын амьдралыг одоо аваад үзэх юм бол тэдний хувьд хүмүүс бидний ой танд багтахааргүй хэрнээ гайхамшгууд тэдний амьдралд явагдаж байна. Тэдний амьдрал бий болсон байна. Маш цөөхөл ихний газар нутаг байхгүй хүмүүс дэлхийн 2 дугаар дайны дараахан биднес ойролцоогоор бидний газрыг одоо газар нутгаа болгож явсан. Одоо болтол тэр газрыг булаацалж байгаа. Тун саяхан Дональд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж зарласан. Тэгээд тэрхүү
Израилийн ерөнхий сайд Нетаньяху Израилийн нийслэлийг Тель-Авив хотоос Иерусалим руу аль биесээр манай нийслэлийг зарлаж нүүлгэсэн байна. Энэ байдал нь дэлхийн нийтэд хуцтуулсан асуудал болгосон. Яг тэр дэлхийн талаас илүү ислам шашинтай хүмүүс байгаа шүү дээ. Тийм үү? Тэгвэл тэр яг Иерусалимын хувьд тэр сүм гэж бас байгаа. Энэ сүм. Тэр одоо исламуудын хүнд ч гэсэн ариун сүм гэж нэрлэж байгаа. Одоохондоо тэр исламчууд эзэмшиж байгаа. Яг Иерусалимын төмднөө. Сүмийн одоо исламчууд эзэмшдэг. Яг сүмийн наадлын хэсгийг болохоор еврейчүүд эзэмшдэг. Тэгээд энэ чинь нулимсны хан гэж байдаг. Сүм дотор нь өөрөөр хэлэх юм бол одоо лалын шишин тунгууд мөрлөө өргөд сүмийн гаднах ханд нь еврейчүүд нөгөө бурхныг хүлээж месиагаа хүлээж тэнцээ нөгөө нулимсны хан нэрээ гэж би залбирч бичгээ хийж байгаа залдаг. Тэгээд тэднээсээ өндөр хичнээн олон мянган том хүмүүс тэднээсээ эсрэгүүдсэн ч гэсэн тэдний амьдрал дээр ерөөл оршсон байх. Тэр цөл нутаг тэр элсэн цөл газар урагж байгаа тэр газар тариалан үр жимс үнэхээр гайхамшигтай зүйлс байдаг. Үнэхээр гайхамшигтай зүйлс. Энэ бүгдээс аваад үзэх юм бол нэг шийдвэрлэлийг тэдний амьдралд биелсэн гэж би ойлгож байна. Израильчүүдийн амьдрал тэр шийдвэрлэлийг биелсэн. Израильчууд одоо Бурхны ерөөл нэгүсэл дотор тэдний амьдрал өрөөгцөө байна. Өрөөгцөө. Тэгвэл тэдний гол өрөөгдөх хүчрэх байх. Учир шалтгаан юу вэ гэвэл ерөөсөө эзний цог жохлын тэдэнтэй хамт байгаа. Бурхны цог жохлын тэдэнтэй хамт байгаа. Тэгвэл өнөөдөр бидний хувьд ч гэсэн юмтай агаар нэг юм. Бид Бурханд итгэж, Бурхны өмнө бид гэрээгээ биелүүлж, Бурхны өмнө бид гэрээгээ сэрх юм бол эзний гэрэл бидэнтэй хамт байж, бидний амьдрал эзний цог жохлон гэрэлтэн мандах болно гэдгийг Библи бидэнд тунхаглаж хэлж байна. Ах トゥ сан хичнээн хүмүүсийг харанхуй бүргсэн ч гэсэн, хичнээн газрыг харанхуй бүргсэн ч гэсэн эзний дотор зогсож байгаа тэр нэгний амьдралд гэрэл дийлгүүл дэвшүү гэдгийг Библи бидэнд хэлж байна. Үнэхээр эзний цог жохлон бидний дээр орших тэр мөчид, эзний ашгүй бидэнтэй хамт байх тэр мөчид, бидний ой той санаа сэтгэл тэр бидний зүрхэн тийм ээ зүрх жижиг хүйц тэр гайхамшгуудыг ерөөлүүдийг бид нар харж чадах болно шүү гэж Библи бидэнд хэлж байна. Тавдугаар ишлээс харахад чи харж сүддэг үйлдэх бөгөөд гэж хэлсэн байна. Тэр бүх зүйлийг өөрөө хараад сүддэх болно гэдэг юм хэлсэн. Цааш нь өгүүлж байгаа өгүүлийг харах юм бол тавдугаар ишлээ хамгийн сүүлийн хэсэгт зүрхчин жижигэн баяснаа гэж хэлсэн байна. Ялаж юм тийм. Зүрхний хөдөл өөртөө тохиолдож байгаа тэр гайхамшигтай зүйлсүүдийг хараад тэр хаадууд дэлхийн өнцөг болон бүрээс ирж байгаа хаадуудыг хараад тэр алт мөн гид баялаг үе олон тэмээнүүдийг тэр торнуудыг түүнд авчирч өргөл болгон өгч байгаа тэр бүрхэж байгаа тэр байдлыг хараад түүний зүрхэн хөтөлж чичрэх болно гэж хэлсэн байна л да. Тэд алт хийгээд гүгэл авчран эзний магтаалыг тунхаглаа гэж. Амен. Ах トゥ сан эх 2018 онд бүгдээрээ эзний дотор бат бих амьдрцгаая гэж та бүгдийг уриалж байна. Бид өнөөдөр энэ дэлхийгээс магадгүй хайрыг тэр зүйлсүүдийг өөрсдийн махан биеийн хүсэл болсон тэр зүйлсүүдийг Бурханаас бид авахгүй байж болно. Гэхдээ Бурханы танд төлөвлөн өгч байгаа. Бурханы танд бэлдсэн байгаа тэр зүйлийг авна гэдэг бол таны зүрх жижиг хүйц, таны санаа бодол сүрдэх хүйц тийм гайхамшигтай ерөөл байх болно шүү гэж би танд хэлхийг хүсэж байна. Мөнхийн эзэн одоо ч гэсэн өөрийнхөө амлсан амлалтанд, өөрийнхөө амлсан гэрээнд үнэн ч байна. Шудраг байна. Гагцхүү бид бүхнийг түүний дотор тэр гэрээн дотор гэрээний ард түмэн байж зогсохыг хүсдэг.
бид тэр гэрээний ард тумалж түүний гэрээн дотор зогсох боломж тэр нөхцөл юу вэ гэвэл гагцхүү итгэл. Дуулууртай байдал. 2018 онд энд ирсэн бүх хүмүүсийг эзэнд үнэхээр бат итгэлтэй байж түүний дуулууртайгаар амьдарч түүний гэрээн дотор зогсож өөрийнхөө амьдрал, өөрийнхөө үйлчлэл, үйлс эзнийг сорж авахлан бадраасан үнэхээр босон зогсож гэрэлтсэн хүмүүс байгаарай гэж Есүсийн нэрээр би өрөөж байна. Амен. За миний саатагийн бэлэгтэй гэсэн байна. Өдөр би та бүхэнд хэлчихсэн. Энэ нодлонгийн бидний Бурхны өмнө бичиж үлдээсэн залбирлын сэдв бидний одоо эзний өмнө өөрсдөө хүслийг авчирчээсэн, бичижсэн энэ зүйл байна. Одоо бид бүхэн хамтдаа суугаад энэ зүйлийг хэрэгж харна. Тэгээд та эзний өмнөөс дүгнэх цагийг гаргана. Магадгүй та өнөөдөр бас тодорхой хэмжээний цагийг бэлгэж ирсэн байх гэж бодож байгаа. Тэгээд ирэх 18 онд та юу хийхийг хүсэж байна? Ямар муу зуршлаасаа салж, ямар одоо зүйлийн төлөө та Бурхны дотор зорилт тавьж амьдрахыг хүсэж байна. Эзний дотор та юу хүсэн хүлээж байна гэдгээ бас энэ цагт бүгдээр хамтдаа бясалхан бодон сууж бас бичих цагийг гаргана. Тэгээд сайхан тогтвол шиг бодлаа. Надад таалагдав. Би нэгийг задлаа яг нэг жилийн өмнө та бүдээс аваад уудалсан тэр чигээр байна. Иргэжил бас би яг ингээл авчирсан. За би та бүдэд энэ бичгийг чи өгье. Та бүхэн гялсгаас ирээд аваарцаа. Нэрийн бичиг хүмүүсийг мэдэхгүй байна. Төгсч юм гэж юм байна. Нэргүй. Уг нэрийн бичиг өгсөн байх хэрэгтэй. Хариуцсан үсгээ төрсөн. Ил лавга гэж байна. Хариуцч мөн таартай. Үзэг цаас би үсрээ. Мөнгө цэцэг бай. Мөнгө ярих гэж байна шүү. Томалихаа нэрээ бичиж өгч шүү. Гэрэлмаа гэж байна. Энжимаа гэж байна. Зорж байгаа юм. Жээ зорж байгаа гэж шүү. Өөр юм чаа. Уган цэцэг гэж юм байна. Атойрын хай. Тугаж юм гэж байна. Заяг. Ана заяг биш үү? Нам заяг. Ацуур байна. Ана заяг чигээр. Мөсөн талаас олон хүн ирсэн биш үү? Шижээр авчих чигээр. Дэлгэр авчих. Шүрэн чимгийнхаа энэ жүжиг ширхэж байгаа тийм. Ширхэж ажиллаж. Цэгээр авчих чигээр. Мөнгөнийхөө процесс байна. Эрдэнэ, хич эрдэнэ гэж хэлсэн байна. Шүрээгийнх нь
Саран туягийнхаа журийг саран туяг бүх төр гэрээ бүх гаргав. Дүрийг нэлээс таг бичсэн биш үү юм уу? Эднэ итгэгч эднэ та бичсэн үү? Маа энэ нэг шоу зүрхийн итгэх гэсэн. Тийм үү. I love you гэсэн. Бүгд нэрч. Ууган цэцэг. Ууга. Аа. За би та бүхэн эзний нэрээр процедураараа солтой байх. Нөгөө даш гэмш солонгосоор ирсэн. Онч Хориг гэсэн. Шууд яаж нэрийг барих вэ? HR гэж бичсэн байх юм. Адекват юм уу? Атмох. Багч авах юм. Сараажсан.
бичиж өөртөө за. Баяр би өөрсөнд нэг юм байна. Чамд миний утсаа биш. Харахж чадаагүй хүмүүсийг би эзний өдөр энийг нүүрсэнд гардуулж байна. Өөрийнх нь агаас гад. Тэгээд та бүхэн маань одоо бас хэсэг зур хүмүүсгээд өөрсдөө өнгөрсөн жил бодож ирсэн зүйл чинь, бэлбэрч ирсэн зүйл чинь, зорж ирсэн зорилт чинь хэрхэн биелсэн байна гэдэг ирж байгаа ондос эзний хүсэмжлж байгаа тэр зүйлсүүдээ зорж байгаа тэр зүйлсүүдээ өөрсөндөө хөгжсөн цаасан дээр бичээд нэрээ та бүхэн хамгийн гаднад нь харагдахаар бичээцээ. Тэгээд хуулиа бүгдээрээ надад өгнө. За бидэнд одоо 5 минут бүгдээрээ 3 минут гаруй хугацааг нь тийм ээ Бурхны сайхан өнгөрсөн жилийнхээ бүх зүйлийн төлөө талархан залбираад тэгээд шинэ оноо тогтцгаая гэж хүсэж байна. Мэдээж таны амьдралд хийсэн Бурхны гайхамшигт ивэл дүүр байна. Бүгд хамтдаа суултаа босцгаая. Эзний хамны бүгд хамтдаа талархан залбирцгаая. Гэр бүлийнхээ төлөө таны амьдралд хийсэн Бурхны гайхамшигт өрөөлийн төлөө таны өдөртөмж олгосон түүний өдөртөмжийн төлөө юм цааш залбирахгүй юу? Хамтдаа эзэн талархсан. Бидний хувьд түүнд талархах хангалттай болох шалтгаан байна. Тэр бидний үгээр илэрхийлэхийн аргагүй ивэж Иерусалимс хамтдаа эзэн талархаж залбирсан. 19-д болно шүү дээ. За гайхалтай эзний бидэнд бэлгэлсэн нэгэн шинэ жил, шинэ он бидний юм ирж байна ахтасан бүгдээ эзэн дотор хүлээлттэйгээр баяр хөөртэйгээр хамтдаа энэ оныг гаргацгаая. Тэгээд хүлээцгээе. Хэдхэн секунд байна? Энэ он бид гайхамшиг Бурхнаас хүртэх болно. Энэ он бид гайхамшиг эзнээс авах болно гэдгийг би үнэхээр том хүлэн зарж байна. Халелуя. Бүгдээрээ Бурхны өмнө
талархацгаая. Халелуя. Бурхны өмнө талархацгаая үгээр. Халелуя. Халелуя. Бүгдэнд нь шинэ оны мэнд төргий. Дахин шинэ оны мэнд төргий. Шинэ онд аз жаргал, элхүт хангалуун, эсний ирээдүйрээ дүүрэн болтугай гэж. Өрөө. Эзний нэрээр би өрөө. Халелуя. Халелуя.